Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонсороо. Гүнж. Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргилволд. Энхчин нойрон харамлан хөнжлөн сөглөө. Тэгээд эргэн тойрноо харлаа. Охин нь байсангүй. Тэрэн дээр нь боцож хэвтээд гүнжээ хэмээн дуудав. Хариу байхгүйд хэд хэдэн удаа дуудлаа. Тэгснэн сая нэг санав бололтой дэрэгдэх намхан шүүгэн дээрх электрон цагийг харснаа хагарсан өдөр штэ гэж өөртөө хэлээд буцан хэвтээд унтчихжээ. Унтаж сэрээд хөнжлөн сөхөн босов. Угаалгын өрөөндөө орон сойцон дээрэн төрөхэд амандан хэмэгцэн гараан сунган эвшээлээ. Хамаг биеийн чэлснээс үзвэл их л удаан унтаж. Шүдээ сойцтон угааж байсан угаалтур руу хөөсөө нулимхад шаазан угаалтурд ямар нэг жижиг зүйл торхин унах шиг сонсогдлоо. Бүсгүй гайхан түрүүн нулимсэн хөөсөн сойцныхон ишээр нааш цааш зүсэн юу болохыг хайж байтал ахин торхин дуугарлаа. Бүсгүй сойцон дэрэгдэн тавиад дуугарсан хэсгийн зөхөөсийг гартаан барив. Яхарахгүй нэг хатуу зүйл байна. Цоргыг нээж бүлээн усаар болгохвол араа шүд байхын тэр ёзортогон унчгаж нүүрэндэн ойртуулж эргүүлэн харвал нэгж цоорхоогүй эрүүл шүд байлаа. Ёзор хэсэг нь буйлтайган байх бөгөөд үзүүр нь улаажээ. Бүсгүй амаа анган толинд харав. Тоод талын зүүн хой дараа нь унчгаж тэр болон харанхуйлан харагдана. Хуруугаараа хоосорж үлдсэн бойл хэсэгт дөнгөж хөрвөөгүй юу? Их цус гарч амийг нь дүүргэлээ. Хитэнтэй нулимэд барсангүй. Бүсгүй сандран цоргыг нээж усаар амаан зайлвал бүр их цус гарах юм. Тэгтэл хамраас нь мөн цус урсан гарлаа. Энхчин угаалгын өрөөндөө яахаа мэдэхгүй нааш цааш эргэлдэн сандарч зогсоход түүний нүдэнд улбар шар өнгөтэй хүүхдийн дэвхцдэг хиймэл илжиг харагджээ. Тэр сэржгэв. Босох гэж яарсангүй. Цаг харвал өдийн 15 цагийг заана. Гараараа тухайн илвэл хүйтэн хөлс дааварлж гаж. Түүний зүрх одоо ч хүчтэй цохилсон хэвээр. Гарынхын үзүүр үл мэдэг жижигхийлж бүг анзаараад хөнжлөрөн өөрийгөө орон хажуулдан хэвдэж зүгээр л нэг зүүд шүүтэй гэж шивнэн хэллээ. Тайвширхаар хэд урт амьсгаа аваад орноосоо өндив. Угаалгын өрөө орон толинд ойртож араа шүдээ нэг бүрчлэн бүрдгэв. Бүгд байдаг газартаа өнөөх янзаар байна. Харин өнөр нь тиймхэн байна. Өнгөрсөн шөнө ажлынхантайган жаахан сууж халамцуухан орж ирэхдээ шүдэн угаах байтуган нүүрийн цэвэрлэж чадлагүй унтснаа толинд хараад мөн л санав. Бүгдийг мартчих гээд байдаг зантай. Үүнтэйгэн бараг эвлэрсэн. Хэргийн тойрных нь ч түүнд сануулах гэж хичээдгэн байлсан. Тэр одоо жинхнээсээ тааваран амьдарч байгаа нь энэ. Ваананд ус тослоо. Халуун бүлээн усанд биенхэн ихэнх хэсгийг живүүлж хэвтгэхэд хамаг бие хөнгөрч сайхан мэдрэмж төрдөг тул тэр ин хэвтэх дуртай. Энэ зуран тэр өөрийнхөө дурсамжийг уудлан зайлшгүй санах хэрэгтэй зүйл байгаа эсхийг бодон хэвтдэг. Гэхдээ ихэвчлэн толгой нөвдснөөр тэр зогсдог билээ. Яагаад юмсыг санахад юм хэцүү байдаг юм болоо гэж өөрөөс нь сүүлийн хэдэн жил асууж байгаа. Гэвч хариултаа олж чадаагүй юм.
Бууснаас гараад хамгийн түрүүнд ээж аавынд очино. Дараа нь ажиллаараа дайрна. Магадгүй өөртөө тэмдэглэл үлдээсэн ч гэж мэдэх юм гэж бодох нь юмсыг мартдаг болоод ийм амьдралын хэвшилтэд нэгэнд дассан хүний үг мөнөөсөн мөн. Ямар ч тач утсан дээр тэмдэглэл алга гэж бодон гоо сайхны толныхон өмнө удсаан тавьж нүүрэн дээр нь тос дөрхөв. Ховцслон гэрээсэн гараад лифт хүлээх зууран гэрийнхэн түлхүүрийг хүзүүнээс зөөв. Харин удсан бэлхүүсээрэн ороосон жижиг спорт зүнхэнд хийхтэн цахилгааны дэрэгдэх төмөр гогцооноос бэхэллээ. Орцны хаалга засвартай тул та гараашаар дамжин гадагш гарна уу гэсэн зарлалыг хараад хизэнээс юм болчих вэ гэж бодсоор би нэг давхарлуу буухад ард түлдсэн зарлалын булан тохой сэмэрч шарлан урагдсан байхыг харвас их л удаж байгаа бол та. Гараашийн хаалга дэлгэн гаргахад дөнгөж дэрэгдэн тоосон тарагдаад удсан багаврын джип машин дүнхийн зогсоно. Хэдэн сар жил асаагаагүй болтоо гэмээр харагдана. Харин тэр хаалганы гарч ирсэн ингчин хараад санаа алдах шиг магадгүй хизээч яхан хөдлөхгүй гэдэгтэйгэн эвлэрсэн мэт харагдана. Тэр замын унаанд сун ээж авын хурууган хөдөллөө. Хаалганы кодыг хийн ороход өөрийнх нь дуртай хоньны махан битүүшүлний үнээр ханхина. Бүсгүй ээжтэйгээ мэндлээд эргэн зочны өрөөний буудан дээр зурагт үзэн суух настай өвдөр иртээ сайн байна уу Тамираха хэмээн мэндлэв. Тэр инээмсэглэн толгойд өгчээ. Ээж нь миний охин сайн уу? Сайн. Өчигдөр хараа ажлынхантаа жаахан суусан юм шиг байна. Өглөө нүүрнийхээ бодгийг арилгалаа штэ. Гэд инээхэд нь ээж нь охиныхон үсийг хойш илэн. Тэгээд болгоомжтой байдаг юм штэ. Хамаг юма энд тэнд хаяад илдөө муу хүмүүсийн өгөөш болчих бол яана. Би зүгээрээ харин таал ирүүл байх ёстой штэ. Хизээ эмчд үзүүлэх үлээ. Ээж нь гайгүй. Аав чинь л харин ойрд зүрх нь өвдөд хийцэг байна. Юм л бол дисчих юм. Бүр цагийн хурд үзээд л дисчих юм. Муу сайн хулгайчууд эх орны нийгмийн дээрэндэж байна гэж ирээд л. Гэхдээ ингээд өөрийгөө заваагаад байгаа хүнийг чинь би яах вүлээ дээ. Гэд нугнугхийн инээв. Ингчин инээж яана уг нэг тайван байх ёстой юмсан. Харин тийм хүн хөгшөрхөөрөө их зүрүүд болдго юм шиг байна. Бүр үг авахгүй. Өсвөлдөө намайг юм хэлэхээр сонсоог юм шиг дүрсгэж угаад хэд баригдсан. Та хоёр тэгвэл их зугаатайгаа юм байна да. Зугаагаа чаатта. Хаяа хэрэлдэх юм гэж хөөе. Ястай насны бөхсөнд юм үзэх шиг байна. Та хоёр залуу байхдаа ер нь ингэж удаан хугацаагаар юу ч хийхгүй амтаж үзсэн юм уу? Үгүйч. Бид хоёр чинь нам засаг гэж гүйж яваад гадаад дотоодод элчин сайд гэж би энийг чинь дагаж очсон ч зүгээр суудгүй хүн байлаа шүү дээ. Тэгсэн харин тэтгэврт гараад нэг нэгээ сайн таньж явах шиг байна шүү. Гэд мөн л хөхрөв. Ингчин тэрнээс өмнө огт таньдгүй байж юу? Гэж даапалан асуувал ээж нь тоглоомхийн үгүйч. Огт таньдгүй байсан юм байна. Хүнийг чинь ер нь таньдаг боллоо, мэддэг боллоо гэж бодож болдгүй юм байна. Ийм хүн гэдгийг нь мэдсэн бол суухгүй байхгүй юу? Гэд хилэн гарган нугнугхийн инээлээ. Бүсгүйчүүлэн инээхийг сонссон Тамираа сандлаас сая нэг ховхрон босч ирээд тэдний ярианд оролцохоор ойртон суулаа. Ингчин таны зүрх яагаад үнгэн? Та ингэхэд үзүүлсэн үү? Яршиг. Тэр имлэг гэж бөөн хүнд сортал. Хөдөлж ядсан юмнуудыг хараад олон муур хүрээд зүрх хаагдчих нь үз. Тэгснээс эмгэнийхэн өвөр дээр амар 50 нүдэнсэн дээр. Гэвэл ээж нь охин руугаа нүдэн ирмэж хилээ гарган инээн. Яалаа гэж тэгж болох вэ? Та над руу завтай үедээ залгачих. Тэгвэл гүнжээг эмээд нь харуулад хоёулаа эмнэлэг явъя. Би таныг оочор дараалалгүй хүн сурталгүй сайн эмчтэй сайхан үйлчлэгээтэй газар аваач. Гэд инээвэл Тамир хөхрөн өгш энэ гараа биз. Хөр нэг хүнийг залжаад сурчсан хүний үг байх шүү. Толгой холбож ирээд л айхтар дамшиг болж. Гэд бахархангүй инээв. Ээж нь хүмүүс тэгээд байр хэр сургалж байна. Зарагдаж байна уу? Гайгүй.
Харин одоо нэг аятайх юм ороод ирвэл өөрийнхөө байрыг сольдог юм санаа байна. Гүнжи том болж байгаа юм чинь тусад нь өрөө гаргаж тогтчулж өгмөр байгаа юм. Товчхондоо бол томруулах санаа байна. Гэт инэмсэглэв. Харин аав ээж хоёрынх нь царай бараан нэг нэгэн рүүгээ харлаа. Ингч нь цайнаас балгаад "Ингээд охин юу хийж байна?" гэд өндөм бослоо. Тэр нарийн хонглоор явсаар шатаар дээш өгсөн. Өөрийнх нь хуучин өрөөнд орж ирэв. Тавилганууд, ханын цаас, тоглоомнууд гээд яг бүгд хэвэнтэй. Орны толгой дээрх наадаг зургнууд хүртэл булангараа жаахан ховхорсон гэс тооцвол тэр л янзараа. Тагтны наан газраар тоглоом тараан тэг дунд нь суусан охиныхон дэргэ дэрэн "Миний охин юу тоглож байгаа юм?" гэвэл дэрвгэр ягаан даашинцтай охин эргэн хараад "Ээжи" гэж бүсгүй хүзүүтэн тэрвэрлээ. Ингчин "Би чамд гоё мэдээд болох уу? Чи сонсомоор байна уу?" гэвэл охин толгойд өгчээ. "Хоёулаа нүүж магадгүй. Тэгээд би чамд зориулаад яг ийм гоё өрөө тогтчулж өгье." гэвэл охин дээр үсрэн дэвгцэн байх нь түүний хэр их баярлаж буг харуулах ажээ. Төөний ийн баярлаж байхыг харан сууж байсан ингчингийн толгой гинт янгинан өвдөв. Нүдэн нь хөмсгөн зангидж нэг гараараа тэр талынхан чамархад хүчтэй дарлаа. Хэсэг суувал намдаж байна. Нүдэн харавал харанхуй хуучин өрөөндөн ганцаараа сууна. Түрүүн охиных нь тарааж өргөсөн тоглоом алга. Охин нь чалга. Ингчин өндөм босоод өрөөнөөс гарахад ард үлдсэн хуучин тавилганууд дээр хуруу хэртэй зузаан тоос тогтсон харагдана. Бүсгүй шатаар доош буухад гүнжээ эмээ өвөөтэйг нь салгахаас хийж байх юм. Тэр эрэх 7 хоногт эргээд ирэхэн хэлээд тэр болтол тэдэнд уйдахгүй байх даалгавар өглөө. Ингчин охин нь дагуулсаар ажил дээр ирвэл тэмдэглэлийн шар цаасан дээр бичсэн хэд хэдэн тэмдэглэлийг компьютерийн дэлгэц дээр наасан байжээ. Эдгэрийг тэр өөртөө маргаашийн өрдөн сануулгаар наасан билээ. Нэг бүрчлэн хуулж аваад анх удаа харж байгаа юм шиг уншиж асуудлыг шийдсэн. Ажлыг хийснээ базан хогийн савнд хаяхаж. Энэ хэвшлэн түүнийг ямар нэг зүйл мартахгүй байхад тунжиг тустай. Гэхдээ мартдаг болсон тэр цагаас хойш нэг л тэмдэглэлийн учрыг тэр одоож олоогүй байгаа билээ. Хувийн тэмдэглэлийн дэвтэр завсар наалттай чамгүй удаж байгаа энэ шар цаасан тэр энэ бүгд худал тэр байхгүй тэд явчихсан гэжээ. Даанч ингчин яг юу худал болох хэн явчихсан хэн байхгүй талаар одооч санаагүй байгаа билээ. Гэхдээ тэмдэглэлийн цаасыг одооч хадгалсаар байгаа. Өчигдөр бичиж үлдээсэн тэмдэглэлийн нэг дээр нэг хаяг бичээд очиж үзэх гэж бичжээ. Бүсгүй охин нь дагуулн тэр хаягаар очиж шинэ байртаа танилцваа. Зочны өрөө галтогоо хоёр нь хамт бөгөөд угаалгын өрөө жордлонч мөн хамт байхажээ. Ингэснэрийн зай талбайг хэмнэж чадсан зөв сонголт байна хэмээн бодоод хоёр жижиг өрөөтэй танилцлаа. Нэг нь наран талдан цонхтой жижиг өрөө байхаж. Энэ жижигхэн цонхноос бусад бүх цонх сүүдэр талдан байрлжээ. Энэ өрөөг гүнжээ тогтчулж өгье хэмээн бодоод нөгөө өрөө рүү орвол өмнөхөөсөн арай хүүтэн байх юм. Гэвч ингчин хэдийнэл сэрүүхэн байханд дассан тул түүнд энэ асуудал биш юм. Ханын цаасан цайвар сарлангтой байгаа нь ч таалагдчихэв. Байрыг зуучлан танилцуулж буй хүн ээлдгээр инээмсэглэн энэ бол залуу гэрбэл туйлын тохиромжтой. Учир нь ирээдүйд бүлнэм нь хүүхэд төрүүлнэ. Тэгэхэд тэр наран талдаа цонхтой өрөө хүүхд өрөө болгон тогтчулах боломжтой. Харин тэр жижиг өрөөгөө аав ээжийн бүс болгол илүү дээр баг. Эжигтэй нарын хамгийн их асуудаг зүйл бол галтгооны тавилга. Бид таны хүссэн өнгө загвараар хэмээн ярьж дуусаагүй байхад нь ингчин түүний яриаг таслан уучлаарай. Би өөрөө үл хөдлөх хөрөнгө зуучилдаг хүн юм л да. Тэгэхээр би өөрөө хараад явчихж чадна
Гэхдээ танаас асуух хэд хэдэн зүйл байна. Энд урд нь хүн амьдарч байсан юм уу? Байсан. Байсан ч гэжтэй. 6 сар гэртэл болсон юм. Тэрнээс хойш бол нэг ч хүн ороогүй. Яагаад? Сонирхсон хүн бол нэлээд байсан л да. Гэхдээ та харал та. Хотын хамгийн гоё бүст те. Хотын дэвтэг ойрхон, цэвэр агаарт утаагүй газар. Ийм тансаг цэвэрхэн оролт, ийм сайхан зай талбай томтой баярыг шууд авчих мөнгөтэй хүн манай улсад цөөхөн шүү дээ. Харин би таныг харж үзээд таны байраар бартер хийх журмаар өгч байгаа юм. Харин зөрүү төлбөрийг нь яаралтай барагдуулчих бол энэ байр таних гээд гартаа барьсан түлхүүрийн дээш өргөн савлуулав. Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл Mbook аппликейшн болон Mbook вебээр сонсороо.